5 амтай гэр дунджаар 31 м² талбай байдаг. Монголчууд ийм гэрт 6 ам бүлээрээ 3 үеэрээ хамт амьдарч ирсэн. Харин нэг өрөө байранд дунджаар 28 м² байдаг. Ихэнхдээ тэнд ганцхан хүн амьдардаг. Зай талбай нь бараг адилхан. Тэгвэл яг юу өөрчлөгдсөн бэ? Өөрчлөгдсөн зүйл нь квадрат метр биш. Харин амьдралдаа хэдэн хүнийг багтаах тухай ойлголт өөрчлөгдсөн. Мөн энэ өөрчлөлтөөс хамгийн их ашиг үрддэг хүмүүс ч бий. Манай сувгийг анх удаа үзэж байна. Намаа Болор бот гэдэг. Би 2016 оноос хойш бүрэн трейд группыг үүсгэн байгуулад ажиллаж байна. Энэ удаагийн дугаараар анхны байраа худалдаж авахар төлөвлөж байгаа. Ялангуяа нэг өрөө байр сонирхож байгаа хүмүүст зориуллаа. Өнөөдөр бид нэг өрөө байр биднээс юуг авч болох талаар ярилцъя. Мөн байр сонгохдоо хүмүүс тэр бүр анзаардгүй зүйлсийг хамтдаа харцгаая. Үнийг хэлэхэд танд нэг өрөө байр танилцуулж байгаа хүмүүс борлуулалт бүрээс ашиг хүртдэг. Тэр нь борлуулалтын менежер байж болно, үйл хөдлөлийн хөрөнгийн зуучч байж болно. Тиймээс тэд хамгийн түрүүнд давуу талуудыг ярьдаг. Орчин үеийн төлөвлөлт, гоё орчин, эрх чөлөө, тав тух. Эдгээр нь худал биш. Гэхдээ ихэнхдээ нэг зүйлийн талаар ярьдаггүй. Энэ байрны анхны зорилтод хэрэглэгч нь хэн байсан бэ? Нэг өрөө байр анхнаасаа ганц хүн амьдрахад зориулж төлөвлөгдсөн. 2020 оны хүн ам орон сууцны тооллогоор Монгол улсад 890 мянга өрх бүртгэгдсэн байдаг. Үүний 15.4% нь ганцаараа амьдардаг өрх байсан. Өөрөөр хэлбэл 6 өрх тутмын нэг нь ганц хүнтэй. Мөн 340 мянган өрх нь гэр оролт амьдардаг байсан бол 29.4% нь орон сууцнд амьдардаг байж. Энд нэг зүйлийг бодоод үзээрэй. Нэг хэсэг нь 30 гаруй квадрат метр талбайд 6 ам бүлээр амьдарч байна. Нөгөө хэсэг нь бараг ижил хэмжээтэй байранд ганцаараа амьдрахын тулд худалдаж авч байна. Үүнийг амьдралын түвшин дээшилсэн гэж хэлэх үү? Эсвэл амьдралын хэв маяг өөрчлөгдсөн гэж хэлэх үү? Энэ хоёр адилхан сонсогч боловч үүндээ өөр ойлголт. Та ганцаараа амьдрахыг өөрөө сонгосон уу? Эсвэл энэ сонголтыг зах зээл таны өмнөөс хийчихсэн үү? Учир нь өнөөдөр бид зөвхөн нэг өрөө байрны тухай биш, харин тэр сонголт хүний амьдралд урт хугацаанд ямар нөлөө үзүүлж болохын тухай ярилцах гэж байна. Нэг өрөө байр хэнд илүү ашигтай вэ? Хүмүүс тэр бүрийг ярьдаггүй нэг зүйлийн талаар яриа. Олон хүн нэг өрөө байр олноор баригдаж байгаа шалтгааныг хүмүүс худалдаа авах чадвартай холбодог. Энэ тайлбар логиктой сонсогдож болох ч гэхдээ бүх дүр зургийг тайлбарлаж чаддаггүй. Нэг хүн ганцаараа амьдрах үед хэрэглээний бүтэц өөрчлөгдөв. Үүнийг энгийн жишээгээр харъя. 4 хүн нэг гэрт амьдрал нэг хөргөгч, нэг плитка, нэг интернет, нэг цахилгаан тоолбор, нэг сарын төлбөр. Харин тэр 4 хүн 4 өөр нэг өрөө байранд амьдрал бүхэн 4 дахин өржигдөнө. 4 хөргөгч, 4 плитик, 4 интернет, 4 сарын төлбөр гэх мэт. Харин хэрэглээ хэд дахин өссөн. Энэ бол ямар нэгэн хуйлдаан биш. Энэ бол зах зээлийн энгийн зарчим. Ашиг ихтэй бүтээгдэхүүн үйлчилгээ илүү хурдан хөгждөг. Барилгын компаниуд ч мөн адил тооцоо хийдэг. Нэг давхарт 2 том байр барих уу? Эсвэл 6 нэг өрөө барих уу? Аль нь илүү ашигтай вэ? Энэ бол бизнесийн шийдвэр. Тиймээс жижиг байрны квадрат метрийн үн хэвшлэн өндөр байдаг. Барилгын компанийн хувьд ч ганцаараа амьдардаг хүний хувьд ч ашигтай байж болно. Банкны хувьд ч мөн төрөл бүрийн үйлчилгээний хувьд ч ашигтай байж болно. Харин хамгийн чухал асуулт нь энэ сонголт үнэхээр танд ашигтай юу? Үүнийг ойлгохын тулд нэг өрөө байр хүний амьдралд урт хугацаанд ямар нөлөө үзүүлж болохын талаар авч үзье. Нэг өрөө байр зочдыг хүлээж авах орон зайг аажмаар багасгаж болно. Монголчууд эртнээс айл хөршөөрөө чөлөөт орж гардаг арт түмэн. Хүн ирэхэд хаалгадах шиг зөвшөөрөл авах тухай биш, харин гэртээ урьд суулгах тухай ойлголт байсан. Гэрт зочин орж ирвэл хоймортой суулгана. Цайгаа аягална, яриа өөрнө. Үүнийг хэн нэгэн дүрэн болгож тогтоогоогүй. Энэ бол бидний амьдралын хэв маяг байсан. Харин нэг өрөө байрны орон зай өөр. Хүн ирэхэд суулгах газар ихэвчлэн цөөхөн байдаг. Заримдаа орол хамгийн тогтоо суух газар болдог. Өрөө жижиг байх тусам ширээ, сандал, хадгалах зай гэх мэт бүгд хязгаарлалт бол. Ихэнхдээ энэ асуудал биш мэт санагдана. Гадуур уулзч, кофе шопт сууч, гэр жаахан давч ингээд л өнгөрөн. Гэтэ ийм сонголт нэг удаа биш, дахин давтагддаг. Нэг мэдхэд хүмүүсийн гэртээ ойрхон багассан байдаг. Найз нөхдөдөө уулзахдаа дандаа гадуур болдог. Хамаатан салан хотод ирсэн ч өөр газар буудаг. Гэр гэдэг хамтаа сууж ярилцдаг орон зай биш, харин зөвхөн амарч хонох газар болж өөрчлөгдөхгүй бий. Мэдээж энэ нь хүн бүрт адилхан тохиолдно гэсэн үг биш. Гэхдээ нэг өрөө байр удаан хугацаанд амьдрах орчныг өөрчилж, тэр өөрчлөлт нь хүмүүсийн харьцаанд нөлөөлөх боломжтой. Хүмүүсийн тухтай хүлээж авах орон зайг аажмаар багасгаж болно. Энэ өөрчлөлт нэг өдөрт мэдэгдэхгүй. Харин олон жилийн дараа эргээд харахад илүү тодорхой анзаарагддаг. Нэг өрөө байр хосын харилцаанд нөлөөлж болно.
Хосуудын амьдралд санал зөрөх үе гардаг. Энэ бол хэвийн зүйл. Харин санал зөрсний дараа хүн бүрт багахан хугацаа тайвшрах орон зай хэрэгтэй болдог. Хоёр өрөө байртай айл ийм боломж илүү байдаг. Нэг нь гал тогоон доороо суучна, нөгөөх нь нөгөө өрөөнд суучдаг. Хэсэг хугацааны дараа тайвширч эргээд ярилцах боломж гардаг. Заримдаа хаалга гэдэг зүгээр л нэг мод биш. Харин тэр бол хэсэг хугацаанд зай авах боломж юм. Харин нэг өрөө байранд энэ сонголт хязгаарлалт бол. Маргалдсан ч нэг өрөөндөө үлдэнэ. Амрах, ажиллах, ярилцах, унтах бүх зүйл нэг өрөөнд зайд өрнөдөг. Сүүлийн жилүүд гэрээс ажиллах хүмүүс ч олширсан. Нэгэн цахим уулзалтанд оролцож байхад нөгөөх нь амрагч газаргүй үе бий. Ийм нөхцөл өдөр бүр давтагдвал жижиг зүйл хүртэл хурдан бухимдал төрүүлж эхэлдэг. Мэдээж альва харилцааг орон сууц өөрөө шийдэхгүй, хүмүүсийг эвлэрүүлэхчгүй, салгахчгүй. Гэтэ өдөр бүр амьдарч байгаа орчин харилцааг тодорхой хэмжээгээр нөлөөлж болохыг үгс гаргагүй юм. 2024 оны байдлаар Монгол улсад гэрэлтийн тоо 2019-д харьцуулахад 29% буурсан байна. Гэр бүлтийн салтын тоо 5% өссөн байна. Гэхдээ энэ бүхний шалтгаан мэдээж зөвхөн орон сууц биш. Орлого, ажлын ачаал, амьдралын хэв маяг олон хүчин зүйлс бий. Гэхдээ амьдрах орчинч эдгээр нэг хэсэг гэдгийг та мартаж болохгүй. Тиймээс нэг өрөө байр гэдэг зөвхөн жижиг талбай гэсэн үг биш. Тэр таны өдөр бүрийн амьдралыг хэрхэн өрнөхөд нөлөөлөх боломжтой сонголт юм. Нэг өрөө байр хүүхэдтэй болох шийдвэрч нөлөөлж болно. Ихэнх хүн хүүхэдтэй болохыг хүсдэг. Харин эхлээд байртай болъё гэж боддог хүмүүс ч олон бий. Энэ бол ойлгомжтой шийдвэр. Гэтэ нэг өрөө байр өөрөө томордоггүй. Хүүхэдтэй болоход хэрэгтэй нэмэлт өрөө өөрөө бий болчдгоо. Тиймээс олон гэр бүл дараагийн байраа худалдаж авах хүртлээр хүүхэдтэй болох төлөвлөгөөгөө хойшлуулах тохиолдолж байдаг. Монгол улсад нэг эмэгтэйд дунджаар 2.7% хүүхэд ноогдож байна. Энэ нь зүүн Азийн олон оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Өмнөд Солонгос гэхэд 2.8%, Хятадд 1.1%. Гэхдээ зөвхөн өнөөдрийн тоонд найдах боломжгүй юм. 2005 онд Монгол улсын төрөлтийн түвшин 1.9 хүртэл буурч байсан. Дараа нь дахин өссөн. Өөрөөр хэлбэл энэ үзүүлэлт цаг хугацааны явцад өөрчлөгдөж болдгийг харуулж байна. Төрөлтөд олон хүчин зүйл нөлөөлдөг. Амьдрах өртөг, орлогын түвшин, ажлын цаг, амьдралын төлөвлөгөө, орон сууцны нөхцөлч эдгээрийн нэг хэсэг юм. Нэг өрөө байр өөрөө асуудал биш. Гэхдээ урт хугацаанд хүний гаргах шийдвэрүүд тодорхой хэмжээгээр нөлөөлөх орчин болох боломжтой. Тиймээс анхны байраа сонгохдоо зөвхөн өнөөдрийн хэрэгцээ бус 5-10 жилийн дараах амьдралаач хамтдаа төсөөлөх хэрэгтэй. Нэг өрөө байр эцэг эхтэйгээ хамт амьдрах боломжийг хязгаарладаг. Монгол айлд 3 үеэрээ хамт амьдрах нь ердийн зүйл байж. Эмээ өвөө хүүхэд харахаар ирдэг хүмүүс биш. Тэд гэр бүлийнхээ нэг хэсэг байсан. Эцэг эх нь ажилдаа явна. Хүүхдүүд нь ахмад үеийнхэнтэй суралцсан. Ахмад наснууд нь ч өөрсдөө хэрэгтэй хүн гэдгээ мэдэрдэг. Энэ нь зөвхөн уламжлал биш юм. Гэр бүлийн амьдралыг хамтаа авч явдаг тогтолцооч байсан. Харин нэг өрөө байр энэ боломжийг хязгаарлаж болно. Ээж чинь танад хэд хоногоор ирлээ гэж бодъё. Эсвэл танаа аав эрүүл мэндийн шалтгаанаар түр хугацаанд танад байрлах хэрэгтэй болсон. Тэд хаана тухтай амьдрах вэ? Ихэнхдээ энэ асуултанд амархан хариу байдаггүй. Тэгээд хүүхэд харах хүн хэрэгтэй болно. Асрагч хэрэгтэй болно. Нэмэлт зардал гарна. Мэдээч энэ бүхний шалтгаан зөвхөн нэг өрөө байр биш. Гэхдээ амьдрах орон зай, гэр бүлийн шийдвэрт нөлөөлөх хүчин зүйлс нэг байж болох юм. Цаг хугацаа өнгөрөх тусам өөр нэг асуудал гарч ирдэг. Эцэг эх өндөр настай болно. Тэднийг ойрхон байлгахыг хүссэн ч боломж нь танд хүрэлцэхгүй байж болно. Заримдаа асуулт нь хүсэл биш юм, харин орон зай байдаг юм. Одоо мөнгө ярьцгаая. 2026 оны 1-р сарын байдлаар Улаанбаатар хотод шинэ орон сууцны 1 м2 өгн дунджаар 5 сая төгрөг болсон. Өмнөх оноос 14.2%-аар өссөн. Харин хуучин орон сууцны 1 м2 дунджаар 4 сая 900 гаруй мянга төгрөг болсон. Жилийн өсөлт нь 11.5%. Гэхдээ бүх дүүрэгт ижил үнэтэй биш. Сүхбаатар дүүрэгт 1 м2 үн дунджаар 6 сая гаруй төгрөг. Харин Сонгоо хайрхан дүүрэгт 3 сая хагастай байгаад байна. Нэг ижил мөнгөөр авах талбайш өөр байдаг. Жишээлбэл 150 сая төгрөгөөр хотын төвд жижиг байр авах боломжтой. Харин бусад дүүргүүдэд илүү том байр авах боломжтой. Энэ нь зөвхөн квадрат метрийн тухай асуудал биш юм. Нэг нэмэлт өрөө гэдэг нь заримдаа хүүхдийн өрөө байдаг, заримдаа ажлын өрөө байдаг, заримдаа эцэг эхийн эрэхтэнд тухтай орон зайч байлгаж болдог. Тиймээс зөвхөн байршлж биш, ирээдүйн хэрэгцээч хамт тооцох хэрэгтэй. Байр авахдаа хүмүүсийн хамгийн их анзаардаг зүйл бол зориулалт. Монголд ипотекийн хөнгөлөлтөд зээлд хамрагдахын тулд тухайн үйл хөдлөх хөрөнгө нь заавалжгүй орон сууцны зориулалттай байх ёстой. Гэтэл зах зээл дээр зарагдаж байгаа зарим жижиг байр үйлчлэгийн зориулалттай байдаг. Ийм тохиолдолд ипотекийн зээл ашиглах боломжгүй байж таарна.
Тэгээд илүү өндөр хүүтэй өөр төрлийн зээл сонгох шаардлагатай гардаг. Тиймээс үн харахаас өмнө зориултын шалгах нь зүйтэй. Заримдаа хамгийн хямд харагдсан сонголт ч урт хугацаанд хамгийн өндөр өртөгтэй болж хувирдаг. Нэг өрөө байр дараагийн алхмыг хязгаарлаж болно. Анхны байраа авахдаа олон хүн ижил төлөвлөгөөтэй байдаг. Хэдэн жилийн амьдрал дараа том байр руу нүүн. Энэ бол ойлгомжтой төлөвлөгөө. Гэтэ амьдрал өргөж төлснөөр өрнөдөг. Тэр хугацаанд гэр бүлтэй болно, хүүхэдтэй болно. Хэрэгцээ ч өөрчлөгдөнө. Харин байр хിവэрээ үлддэг. Ялангуяа үйлчлэгээний зорилттой байр бол дараа нь худалдахад илүү хүндрэлтэй байж болно. Ипотекийн зээл ашиглах боломжгүй учраас худалдаа авагч сонголт зөөрдөг. Ингээд төр хугацаанд сонголт олон жилийн сонголт болж үлдэх мөчч бий. Нэг өрөө байрны хамгийн том эрсдэл нь энэ юм. Тэр зөвхөн мөнгөний тухай биш, цаг хугацааны тухай. Тэгвэл яахан зүг бэ? Хэрэв та анхны байраа сонгож байгаа бол дараах 4 зүйлийг бодоорой. Нэгдүгээрт, өнөөдөр хэрэгцээгээрээ биш, 5 жилийн дараах амьдралаа тооц. Өнөөдөр ганцаараа байх ч боловч харин хэдэн жилийн дараа гэр бүлтэй болсон байж ч болно. Хоёрдугаарт, урьдчилгаа төлөхөөс өмнө байрны зориултыг заавал шалгах хэрэгтэй. Орон сууцны зориулттай юу эсвэл үйлчлэгээний зориулттай юу? Энэ ялгаа нь дараа нь маш чухал болдог. Гуравдугаарт, байршлал сонгохдоо зөвхөн өнөөдөр биш, амьдралынхаа дараагийн үе шатыг бодох хэрэгтэй. Заримдаа арай захын дүүргүүдийн илүү том байр урт хугацаанд илүү зөв сонголт болдог. Дөрөвдүгээрт, нэг өрөө байр буруу сонголт гэсэн үг биш. Хэрэв та одоогоор ганцаараа амьдардаг, ойрын хэдэн жилд амьдралынхаа нөхцөлийг өөрчлөхгүй, мөн байр нь орон сууцны зориултаа бол энэ нь зөв сонголт байж болно. Өнөөдрийн хэрэгцээ болон ирээдүйн төлөвлөгөөг хамтан тооцох хэрэгтэй. Энэ бичлэгийн эхэнд бид хоёр тоо харьцуулсан. 31 квадрат метр, 28 м². Зай талбай ялгаа нь бага, харин тэнд өрнөх амьдралын ялгаа том байж болно. Тиймээс байраа сонгохдоо зөвхөн үн, байршил эсвэл квадрат метрийг хараад хангалтгүй. Тэр орон зайд 5-10 жилийн дараа ямар амьдрал өрнөхийг бас төсөөлөх хэрэгтэй. Эцэст нь нэг зүйлийг санаарай. Байраа амьдралдаа тааруул сонгоор. Амьдралаа байрандаа тааруулж бүү өөрчлөөр. Баярлалаа. Баяртай.